Өнөөдрийн хичээл бол сэтгэл хөдлөлөө энгийн бус, илүү гүн гүнзгий, яруу тод илэрхийлэх арга барилыг хэлц үгсийн тусламжтайгаар сурах болно. Энэ нь таны IELTS-ийн lexical resource шалгуурыг хангаж банд 7.5 оноонд хүрэх чухал алхам юм. Бид баяр хөөр, уур бухимдал айдас зэрэг хүчтэй сэтгэл хөдлөлүүдийг very happy гэх мэт энгийн үг хэрэглэхгүйгээр хэрхэн илэрхийлэхийг дэлгэрэнгүй авч үзэх болно. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх хэлц үгс нь яагаад чухал вэ? Хэрвээ та байнга I am very happy гэж хэлсээр байвал энэ нь таны яриаг хит энгийн болгоно. Харин оронд нь over the moon гэх мэт хэлц үгийг ашигласнаар таны үгийн баялаг чадвар хэр өндөр түвшинд байгааг шалгагчид харуулж чадна. Энэ нь IELTS-ийн lexical resource шалгуурт маш сайн нөлөөтэй юм. Баяр хөөргийг илэрхийлэхэд зориулсан хэлц үгс болон илүү академик үгсийг сурцгаая. Эхнийх нь over the moon. Энэ нь хөөрөлд автсан гэсэн утгатай. Жишээлбэл She was over the moon when she got accepted into her dream university. Дараагийнх нь on cloud 9. Энэ нь хөл нь газар хүрэхгүй баяртай байна гэсэн үг. After winning the championship, the whole team was on cloud 9. Мөн ecstatic гэдэг үг нь very happy. Ийг орлох маш сайн сонголт юм. The crowd was ecstatic when the band finally appeared on stage. Одоо эдгээр баяр хөөрийн хэлц үгсийг харилцан ярианд хэрхэн ашиглахыг үзье. Ариун. Hey Nomin, you look absolutely radiant today. What's up? Nomin. Oh, you won't believe it. Aryun. I just heard I got the scholarship. I'm completely over the moon. Энд over the moon хэлц үгийг ашигласан байна. Ариун. That's fantastic news. I knew you'd get it. You must be on cloud 9 right now. Nomin. Absolutely. I am so ecstatic. I could just burst. Одоо уур бухимдлыг хэрхэн илүү мэргэжлийн төвшөнд илэрхийлэх талаар авч үзье. I am very angry. Гэхийн оронд I am fuming with rage гэж хэлэх нь илүү хүчтэй бөгөөд утга төгөлдөр сонсогдно. Энэ нь таны үгийн сонголт болон илэрхийлэх чадварыг илт дэвшлүүлж IELTS-ийн өндөр оноонд хүргэнэ. Уур бухимдлыг илэрхийлэхэд зориулсан дараагийн хэлц үгсийг авч үзье. Эхнийх нь fuming with rage. Энэ нь уурандаа бухимдсан гэсэн утгатай. Жишээлбэл He was absolutely fuming with rage after his car was scratched. Дараагийнх нь seared. Энэ нь уурн хүрчнүүд нь улаах гэсэн үг. When she saw them talking to her ex-boyfriend, she started to see red. Мөн blow a fuse. Энэ нь дэлбэрэх шахуу уурлах гэсэн хүчтэй илэрхийлэл юм. My boss will blow a fuse if I don't finish this report on time. Одоо энгийн болон өндөр түвшний сэтгэл хөдлөл илэрхийлэх ялгааг харьцуулж үзье. Банд 6.1 түвшний хариулт. I was very angry when he cancelled our plans last minute. Харин банд 8.1 түвшний хариулт нь. I was absolutely fuming when he pulled out of our plans at the 11th hour. Эхний өгүүлбэр нь энгийн үг хэллэгтэй бол хоёр дахь өгүүлбэрт fuming pulled out of at the 11th hour зэрэг илүү баялаг үгс хэлц үгсийг ашигласан байгаа. Энэ нь таны lexical resource шалгуурыг хангаж өндөр оноо авахд тусална. Өнөөдрийн хичээлээр та сэтгэл хөдлөлөө илэрхийлэх олон шинэ хэлц үгсийг сурч авлаа. Эдгээрийг өдөр тутмын яриандаа болон IELTS-ийн шалгалтандаа идэвхтэй ашиглаж хэлнийхээ чадварыг дээшлүүлээрэй. Баяртай.